За 2019 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажил олгогч 2%, ажилтан 2%, нийт 4% байхаар тогтоосон. Тэгвэл төлж байгаа энэ шимтгэлээсээ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий 57 аршин сувилийн газарт 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэж үйлчилгээ авч болох юм байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан 57 аршин сувилийн газар сэргээн засал сувилийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Ингэхдээ насан турсан хүн хүүхэд өндөр насны ялгаагүй 7-10 хоног эмчилүүлж сувилуулахад тухайн сувилийн хоногийн төлбөр ямар байхаас үл хамааран 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх бөгөөд ингэхдээ өрхийн эмнэлгээс илгээх карт болон шаардлагатай тохиолдолд шинжилгээний бичиг авч очих юм байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд даатгалаар үйлчилгээ үзүүлэх 30 орчим аршин сувилийн газар байгаа бол орон нутагт үлдсэн 27 аршин сувилал даатгалын үйлчилгээ үзүүлэх юм байна. Одоо өндөр настай иргэн тийм ээ. Эсвэл одоо хүртлийн бэрхшээлтэй иргэн одоо суулгуулсан тохиолдолд амарсан тохиолдолд одоо хөнгөлөлтийг эдэлдэг гэсэн хэлбэр болохгүй гэдэг. За энэ бол одоо тийм учиртай биш. Эрүүл мэндийн даатгалсан иргэн маань тийм одоо заавал өндөр насны гаргаж гадагдаг. Өөрөө ажилладаг хүн мэрэгчлээ хүн байж болох юм. Эсвэл одоо хуваарай ажилладаг хүн мэрэгчлээ эрүүл мэндийн даатгалын шийдвэрлэлээ одоо хуваарай төлөв явуулдаг гэдэг. Энэ ч гэсэн за энэ аршин сувилийн төсөв үйлчлэгээр авахд энэ хөнгөлөлтийг эдлэх нэ гэж байна. Жишээ нэг аршин сувилийн ор хоногийн мөнгөнд дүн 30 мянган төгрөг ингээд тухайн иргэн 7 хоног үйлчлэг авч 210 мянган төгрөгийн төлбөр гарах юм бол 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлж 100 мянган төгрөг төлөхөөр болж байгаа юм байна. Энэ мэтээр хөнгөлөлт эдлэх 57 аршин сувилийн газрыг нэг бүрчлэн танилцуулах боломж хараахан алга байна. Тиймээс эрүүл мэндийн даатгал ерөнхий газрын захим хуудсанд хандаж шаардлагатай мэдээлэл харахыг зөвлөлөө.